Сайн байцгаана уу? Ано байна. За, шинэхэн тараат уншлагаараа уулзж байгаадаа баяртай байна. За, өнөөдрийн уншлагын сэдэв бол сахиусан тэнгэрүүдийн зөвлөгөө. Яг одоо таны байгаа нөхцөл байдалд сахиусан тэнгэрүүд нь ямар зөвлөгөө илгээж байна вэ гэдэг уншлага хийх гэж байна. За, ингээд 1, 2, 3 сонголттой. За, та чулуугаар нь сонгож болно. Эсвэл хөзрүүдээ харж байгаа сонгосон ч болно. За, эхлээд би ингээд дан хөзрөөр нь барьчи. За, та нар маань видеого зогсоож жагаад яг ижил хөзрүүдээсээ сонголтоо хийж болно. За, харин ижил хөзрүүдээс сонгоход хэцүү байвал эдгээр чулуунуудтайгаас нь сонгож болно. За, энэ бол болор. Усан болор гэдэг байна тий. Болор. Энэ нөгөө селенит гэдэг цэвэрлэгээний чулуу гэж ярьдаг. Бас хамгаалттай. За, энэ бол аметист. За, ингээд үн зогсоож аваад видеого зогсоож аваад сонголтоо хийгээрэй. За, нэгдүгээр сонголт. Чулууны тавьчих. За, энэ үзэр бол буруу харсан байсан. Би сонголтонд нөлөөлчих байх гэдэг. Яг сонголтон дээр бол бүгдийн зөв харуулсан байсан. Гарч ирэхдээ бол буруу харснаар гарч ирсэн. За, та нар минь гээд өөртөө бас уншаад ойлгох нь ойлгочих хаа. Angels number гэсэн oracle картнаас энэ өдөр сонгогдсон байна. За, 111 гэсэн дугаар. Тэгэхээр 111 гэсэн тоотой их таарад байсан хүмүүс бас байж болох юм. Эсвэл 111 111 гэсэн тоонуудтай ер нь ямар нэгэн байдлаар холбоотой хүмүүс байж магадгүй. За, энэ доторх мессежний ерөнхий утга нь бол за би бүтээлч гэсэн хөзөр байна. Тэгэхээр та энэ группийн сонгосон хүмүүс маань нэлээд бүтээлч хүмүүс байхаар байна. Бүтээлч гэхээр ер нь л альва юмд айгуу тийм сэтгэлээрээ ханддаг, яавал илүү гоё болох уу гэдэг талаас нь ханддаг. За, тэгээ бүтээлч хэр мэдээж нөгөө шууд утгаараа ямар нэгэн зүйлийг бүтээдэг, уурладаг, дотроос нэг санаа гардаг тиймэрхүү хүмүүс байж болно. За, тэгээд гол мессеж нь болохоор за, сахиусан тэнгэрүүд таныг орчлон ертөнцтэй хамтраад өөрийн одоо энэ хайртай амьдралаа бүтээхэд тань туслахад бэлэн байна гэсэн утгатай. Би бол тэгж ойлголоо. За, харин Angels Oracle картнаас харин энэ хөзөр маань урвуу гарч ирсэн. Тэгэхээр эндээс одоо хин нэгэнд тийм уучлах боломжийг өршөөл гуйх боломж ч юм уу, эсвэл зүгээр өөрөө хин нэгнийг уучлж өршөх боломжийг ерөөсөө олохгүй байгаа юм шиг байна. Яагаад гэвэл ингээ урвуу харцсан байгаа учраас. За, тэгэхээр уучлж өршөөх ер нь юм инэрэнгүү байдал. Энэ байдал нь болохоор таныг эдгэж өсөж хөгжих мөн одоо сөрөг зүйлсийг арилгах боломжийг авчирж идэг. За, тэгээд нөгөө хүний буюу одоо таны одоо тэр уучлж өшөөж чадахгүй байгаа хүний одоо доторх
бурханлаг гэрэл гэгээтэй сайн сайхан талыг нь харж агаарэ. Тэгэхээр нөгөө орчлон орууд дээр муу хүн гэж байдаггүй гэдэг шүү дээ. Тэгэхээр хүний дотроос нь одоо сайн сайхныг нь олж хараарэ. За тэгээд бид буюу одоо сахиусан тэнгэрүүд нь таныг одоо юм өршөөлгүй мэдрэмж за тэгээд энэ одоо юм нэг юм сөрөг энергиэс гарч одоо амар амгалан инэрн нэгүсэх тийм сэтгэлтэй байхад нь тусалж одоо энергийн өндөр түвшинд хүрэхэд чинь тусланаа гэсэн утгатай ах шиг байна. За уучлаарай. Нэг сонин тайлбарчлаа. Гэхдээ угаасаа манайха бүгд хэл устдаа хүмүүс байгаа хөө. Айгуу сайн ойлгож байгаа байхаа. За би бол ер нь нэг жоохон махчлаад ч гэх юм уу тэгжэл орчуулж байгаа хаа. За тэгэхээр энэ үзэр маань уруу арцсан байгаа учраас ер нь бол хин нэгнийг уучлж чадахгүй байгаа эсвэл өөрийгөө уучлж чадахгүй байгаа бол энийг одоо тавьж явуулах хэрэгтэй байна л гэсэн үг. Тэгснээр та илүү өөрийгөө одоо энергийн өндөр түвшинд аваачнаа. Илүү юм ачаал багтай хөнгөн мэдрэмжтэйгээр дээшлэх болно. Энергийн түвшин ч одоо дээшлэнэ гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр хүний доторх сайн сайхныг нь олж хараарэ. Хэдий одоо тэр хүн таны гомдоосон, уурлуулсан байсан ч гэсэндээ уучлж өршөөх нь ямар үг гэдэг лээ. Уучлж өршөөх нь хамгийн том өшөө авалт юм билүү, нэг тийм утгатай үг байдаг те. Ер нь тиймэрхүү л юм хэлээд ах шиг байна. За тэгээд бас нөгөө сахиусан тэнгэрүүд нь таныг одоо хорвоо ертөнцтэй хамтраад өөрийнхөө сайн сайхан амьдралыг бүтээхэд чинь туслахад бэлэн байна гэж байна. За тэгэхээр таны тэр бүтээлч байдал танд туслах нь байна гэсэн үг. За энергийн шалгалт. Хөрх юунаад төглөө. За ерөнхий байдал дээр ийм хөзрүүд гарч ирлээ. За тэгэхээр ерөнхий байдал жоох те одоо энергийн шалгалт дээр. За тэгэхээр сүүлийн үед ер нь ажил төрөлтэй холбоотой асуудлууд илүү чухал байгаад байгаа гэж магадгүй юм байна. За та ажил дээрээ одоо амжилт гаргасан үгүй бол ямар нэгэн ажилд юм хөрөнгө оруулсан ч юм уу тэгж харагдаад байна. За тэгээд нэлийн одоо энэ гурван зоос маань бас бүтээлч байдалтай холбогддог тийм уран баримлч ч юм уу ямар нэгэн барилга байгууламж барьдаг ч юм уу тийм бүтээлч ажил хийдэг хүмүүстэй холбогддог. Тэгэхээр одоо энэ сонголтын карттай минь бас холбогдоод байна. Тэгээд энэ одоо та санхүүгийн хувьд бол нэлээд дайггүй болчиход байгаа байхгүй, ажил төрөл дээр нэлээд давгүй болчиход байна. Ажил дээр амжилт гаргасан байж магадгүй. Бас дээрэс нь нэг ажлыг амжилттай удирдан зохион байгуулад олон хүмүүсийг удирдаад чиглүүлээд ажиллаж байгаа байж магадгүй. За тэгэхээр энэ дундаас та хэн нэгэн үнтэй бас зам салсан байж магадгүй харагдаад байна. Энэ үзрийг дагаж явж байгаа нэг утга нь жоо таны амжилтанд ингээд хүмүүс жоо атаархаад ахвас тиймэрхүү хандлага гарч ирдэг л дээ. Тэгэхээр тиймэрхүү атаархлаас холбоотойгоор таны хамтрагч ч юм уу хэн нэгэн бол танаас ажил хэргийн одоо юунд хүрээнд харилцаагаа тасалсан ч гэхээр юм уу ер нь яваад өгцөн харагдаад байна л да. За тэгээд энэ хүн маань нэлийн тийм дэврүүн жоон нөө ботхосоо өмнө ярьчих гад байдаг, ботхосоо өмнө үйлдэл хийгээд байдаг. За тэгээд дараа нь жоон тэрэндээ харамсаад байдаг төрлийн хүн байж магадгүй. Гол дүр нь одоо энэ сонголтыг хийсэн хүн бол би энэ зоосны хаан энергитэй хүн байх гэж бодож байна. За тэгэхээр энэ хүн маань бол маш өгөөмөр. Үнэнч, тууштай. За тэгээ мэдээж хаан
хөөзрөөр гарч ирснийг бодоход нэлээд байр суурь нь гайгүй тогтворчсон, байр сууриа олчихсон хүн байгаа харагдаж байна. За, ерөнхий байдал дээр иймэрхүү утга гарч ирлээ. Тэгэхээр таны хувьд энэ утгад харж ивэл та зөв сонголтоо хийсэн байна гэсэн үг. За, харин одоо гол асуулт буюу сахиусан тэнгэрүүдээс нь нэгдүгээр сонголтынхондоо өгөх зөвлөгөө. За, нэгдүгээр сонголтынхонд маань ийм зөвлөгөөнүүд гарч ирсэн. За, 6-гийн сэлэм. За, ямар ч байсан аливаа зүй одоо шин зүйлийг туршиж үзэхдээ битгий одоо айгаарэ. Одоо энэ фүүл үзүртэй адилхан. Ер нь шинэ эхлэл айгүй их орж ирэхээр байна. Шинэ зүйлийг туршиж үзэхэд гэмгүй гэж энэ ажил төрлийн хувьд бол шинэ зүйлийг оруулж ирэх хэрэгцээ шаардлага бол угаасаа байна гэж байна. За тэгээд comfort zone буюу одоо 5 тухын бүсээсээ гарахтаа жоохон эмээгээд ах шиг байна. Шинэ зүйл рүү орохоосоо жоохон айгаад ах шиг байна. Би одоо энэ лөө ингээ орохоор айгу надад туслах хүн байхгүй дээ. Тийм ч одоо ийм асуудал байгаа, тийм ч асуудал байгаа гэд ингээд асуудлуудаар өөрийгөө ингээд одоо хүлээд одоо байгаагаасаа дээшлэхээсээ жоохон эмээлттэй байгаад байна. Тэгэхээр сахиусан тэнгэрүүдээс нь бол зүгээрээ хэдий жоохон хэцүү эрсдэлтэй ч гэсэндээ үзээд алдсан дээрээ ямар ч лээсэн одоо эндээ ингээд таг гацж байжснаас илүү дээр газар руу явсан дээрээ гэдгийг зөвлөж байна. Тэгэхээр ямар нэгэн шилжилт хөдөлгөөн бол хийгдэхэр байна. Сэтгэл зүйн хувьд ч гэж болно. Эсвэл бүр яг одоо ийш тийшээ нүүгч гэдэг юм уу, ажлын байраа солихч гэдэг юм уу. Ямар нэгэн байдлаар шилжилт хөдөлгөөн хийгдэхэр харагдаж байна. Энийг нь бол ивэж байна. Энэ зүйлд бол ямар ч байсан тухайн үед хэцүү юм шиг санагдаад ганцаардаад байгаа юм шиг санагдаж байгаа ч гэсэндээ санагдах ч гэсэндээ танд бол ялалт байна. Та бол яалж чаднаа. Бусдад хүлээн зөвшөөрөгдөн нэр алдарт хүрнэ гэж шүү. За яг хөө гэмн энэ ямар нэгэн тэр шилжилт хөдөлгөөн дээр жоохон тусламж жоохон багтаа байгаад ах магадгүй. За заримын хувьд бас нөгөө гадагшаа явах бүр хөлийн чанд руу нүүх, гэр бүлээрээ нүүх ч юм уу эсвэл төр зур яг хөө энэ дээр ч бүр нэг амар удаан хугацаагаар явна гэсэн утга алгал байна л да. Тэгэхээр төр зур бас тиймэрхүү явж мовох зүйл бас гарч магадгүй юм. За тэгээд шинэ эхлэл бол ялтчгүй байна. Тэгэхээр таны хажууд бол танд туслах хүн бас гарч ирнэ гэдгийг хэлж байна. Нилийн гэгээлэг, тийм гинэн цайлган, тийм туслах хүн үнэнч тийм хүн гарч ирнэ. Тэгэхээр ер нь бол эрсдэлтэй ч гэсэндээ үзээд алдахад гэмгүй шүү. Энэ бол одоо хорвоо ертөнцөөс өгж байгаа боломж юм аа гэж байна. За тэгээд энэ боломжоо дагаад мөн санхүү мөнгөний хувьд ч гэсэн материалын байдлын хувьд бас дээшлэхээр харагдаж байна. За тэгээд бас хамт олон буюу эсвэл найз нөхөд хамаатан саднараа уулзалдаж цагийг айгуу тийм сайхан өнгөрөөснөөрөө танд бас эерэг энерги хоримтлагдахаар байна шүү. Тэгэхээр ямар нэгэн одоо зүйлд урагдлаа гэхэд та бити татгалзаарай. Тэр зүйлд нь бас яваарай гэж хэлэхээр байна. Төрсөн өдөр ч юм уу ямар нэгэн хамаатан садны арга хэмжээ ч юм уу тиймэрхүү зүйлд бас урагдаж магадгүй. Энэ нь бол танд айгуу гоё энерги авчрахаар харагдаж байна. Магадгүй та одоо тэр ямар нэгэн урилга хүлээж аваад тэрэндээ маш их гоё бэлдээд өөрийнхөө гадаад үзмжинд айгуу анхаарад явах юм шиг те. Гэхдээ тэгснээрээ таны бас оюун санаанд нэг шин зүйл орж ирэх боломж тэнд бас байгаа харагдаад байгаа байхгүй юу? За тэгээд шинэ эхлэл хүлээн зөвшөөрөгдөх. За тэгээд удирдах албан тушаалын хүмүүс л энэ дунд байгаад ах шиг байна. Ер нь бол доороо хүмүүс ажилуулдаг, өөрөө захирал ч юм уу, менежер ч юм уу ямар ч сан удирдах албан тушаалын хүмүүс байна. За тэгээд бусдыг ер нь аягүй сайн чиглүүлж чаддаг сайн удирдагч байна. За тэгээд
Ер нь бол ийм арслан хонь номын ордууд байх магадaltaй. Энэ дээр бүр арслангийн орд илүүтэй юм шиг харагдаад байна. За сайн удирдахч байна. За тэгээд нилээн тийм сайн удирдахчтай айгуу тийм хатуу биш зөөлөн аргаар хүмүүсийн нөгөө айгуу ивийг олдог хатуу ширүүн биш тийм дарга байхаар харагдаж байна. Эсвэл тийм байхыг бас сануулж байна. Аливаа зүйлд нь уураар хүчээр биш ивээр ив зүйтэйгээр хандж байгаарэ. За тэгээд дээрэс нь нөө ив зүйтэй хандхаас гадна бас одоо ийм амьдралын ямар нэгэн тийм хичээл сургуулж авах тийм амьдралаас нэг юм суралцах зүйл бас зүйлсүүдийг одоо сурах хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Ямар нэгэн асуудал бэрхшээл тулгарлаа гэхэд та нөө эсэргүүцэж уурлаж ундууцхаасаа илүү хүлээж аваад хүлээн зөвшөөрөөд тэрнийг одоо зөөлөн аргаар даавах, тэндээс сурах зүйлээ сурах гэсэн үг. Тэгэхээр амьдралын хичээлдээ суралцаарай гэдэг бас утга орж ирж байна. Тийм ялдчихгүй л хонь ном арслангийн ордол их орж ирээд байна да. За тэгээд улны үзэр дээр бол эзэн хаан үзэр гарч ирсэн. Тэгэхээр нилээн таны байр суурь бол нилээн батчахаар харагдаж байна. Одоо байгаагаасаа ч илүү дээшээ болохоор. За тэгтээ энэ одоо энэ бүтээлч байдал гэдэг байгаа шүү дээ. Түрүүнээс хойш энэ группийнхэнд бол ер нь бүтээлч байдал гэдэг утга айгүйх орж ирсэн. Тэгэхээр бүтээлч байдал нь нэлийн хортой гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр та хитрхийн амар тийм ажилдаа улаардаг төрлийн хүн байж магадгүй. Бүр амар улаардаг. Тэгэхээр энэ тал дээрээ бас анхаараарай. Тэгэхээр хитрхийн улаарснаар таны өөрийн чинь эрүүл мэндэд ч тусгүй. Тэгээд дээрэс нь одоо хамтран ажиллаж байгаа хүмүүсээ ч гэсэн нэлээд ядраана гэсэн үг тий. Тэгэхээр энэ тал дээрээ бас анхаараарай гэж сахиусууд нь зөвлөж байна. Бусдаараа бол маш сайхан байна уу. За ингээд нэгдүгээр сонголтынхны маань уншлаа. Ингээд боллоо. Сахиусан тэнгэрүүдийнхаа зөвлөгөөг хүлээж авсан байх гэж найдаж байна. За ингээд та бүхэн маань нөө дардаг юмнуудаа дараарай. За тэгээд мөн хувийн уншлага хийлгэхээр бол би тайлбар хэсэг дээр хувийн Facebook хаяг болон Instagram-ийн хаягийг байршуулчин тэрүүгээр холбогдоод бас цагаа аваад уншлага хийлгэх бас боломжтой байдаг шүү. За ингээд нэгдүгээр группийнхандаа амжилт хүсье. Баяртай. За хоёрдугаар сонголтынхаа маань уншлагандаа тавтаа морил. За 27 гэдэг тоо ямар нэгэн байдлаар тантай ойрд их таарлцсан байж болно. Эсвэл та 27 настай ч юм уу. Эсвэл 2 сарын 7 гэх мэт ямар ч утгаар байж болно. 27-ны өдөр төрсөн ч юм уу. Утасны дугааранд ч эсвэл энэ доо орсон байж болно. За гэх мэт. За та хэд маань энэ доторх мессежийг ингээд уншаарай. За 27 яаж ч надад нэг сүнслэг тоо шиг санагдаад тэ 2 дээр 7 нэмээд 9-тэй 9. Тэгээд дээрэс нь 7-гийн тоо бас ер нь бол надад бас сүнслэг тоо юм шиг санагдаад идэг. За экспрессив гэдэг ч одоо өөрийгөө илэрхийлэх үлээ. Илэрхийлэх. Ер нь өөрийгөө айгу тийм илэрхийлдэг хүмүүс гадагшаага тий. Эсвэл одоо хүмүүст тийм их ихтгэл тавьдаг ч юм уу, тиймэрхүү чадвар өндөртэй хүмүүс ээж магадгүй. За доторх мессеж нь юу гэж байна? За таны ер нь оюун санаа ч юм уу үзэл бодол айгу тийм нэлээд тийм өргөн цар хүрээг хамарсан тийм нээлттэй хүн гинэ. Тэгэхээр нэг тийм жижигээр сэтгэдэггүй айгу тийм томоор харж чаддаг гэсэн л утга юм шиг байна л та. За тэгээд амьдралын бүхий л одоо талбарт ч юм уу төвчээртэй инэрэнгүү хандаж чаддаг тийм хүмүүс байна. За тэгээд мөн та одоо өөрийнхөө илэрхийлэх одоо эрх чөлөөг эрхэмлдэг. Одоо
одоо бусдын дуу хоолойгч хаах дурггүй бас өөрийгөө ч гэсэн тэгж өөрийгөө илэрхийлэхдээ ч тийм хаалттай биш нээлттэй байдаг хүмүүс гэж аах шүү байна. За тэгээ ер нь бол нилийн юм нэг юм жижиг биш нилийн юм том юм маасыг хамарсан зүйл хийх дуртай ч юм уу эсвэл бусдад айгүйх тийм нөлөөлдөг хүмүүс гэж магадгүй өөр таны яриа тарины илтгэл ч юм уу гол нь энүүгээрээ бас хүмүүс тийм зөв нөлөө үзүүлэхийг айгүй хүсдэг гэдэг байгаа байхгүй юу. Тэнгүүд ингээд энэ айгүй тийм том юм болоод байна л да. Одоо өөрийн амьдардаг орон нутаг ч юм уу улс орон бүр одоо цаашлаад бүр дэлхийд хүртэл одоо юм дэлхийн энд амьдрах нөхцөл байдлыг сайжруулахын төлөө одоо хичээдэг тийм хүн гинэ. За айгүй том тийм том л мөрөдөлтэй томоор хардагч гэх юм уу тийм хүмүүс байх шиг байна. Хэрвээ тийм биш бол ер нь бол та тийм байх ёстой л гэж байгаа үг байх гэж би бодож байна. За тэгээд энд бол нөгөө хуваарай бизнес эрхлэгч тиймэрхүү хүмүүст зориулагдсан карт бас гарсан байна. Тэгэхээр энэ хоёр байна бас нийцээд ах шиг байна тий. Ямар ч хэлсэн тийм чөлөөт ямар нэгэн зүйлд баригддаггүй. Тэгээд одоо нийгмийн сайн сайхны төлөө их юм хийдэг юм шиг тийм хүмүүс байна. За ингээд энэ дээр болохоор ингээд хуваарай хөдөлмөр эрхлэх, ер нь бизнес эрхлэх нь таны одоо сүнсний зорилго ер нь бол мөн гэдэг байгаа байхгүй юу одоо. Таад ингээд хуваарай ажил хийснээрээ өөрийнхөө одоо зүүн совин тэгээд н одоо дээрээс ирж байгаа удирдамжийг илүү сайн дагах боломжийг олгодог гэдэг юм. Тэгэхээр та ер нь бол өөрийнхөө зүүн совингоор л альва зүйлийг хийж явдаг. Тийм хүмүүс юм шиг байна. За тэгээд сахиусан тэнгэрүүд нь бид бол одоо чиний хамтран ажиллагсад хамтрагчд юм гэж байгаа байхгүй юу? Тэгээд амжилттай байх бүхий л үед ч одоо хажууд чинь үнэнчээр байх, чиний талд байх байна гэдгээ бас сануулж байна. Эсвэл одоо тийм хамт олонны дүрээр сахиусан тэнгэрүүд нь танд одоо илэрч гарч ирж идэг аач гэж юм уу? Ямар ч сан танд сайн хамт олон бас байдаг юм шиг байна. За ийм мессежүүд орж ирлээ. За хоёрынхны 8 ерөнхий байдал буюу энергийн шалгалт бороо өдөр авдаг юм. За ер нь энэ сонголтын картуудтайгаа ер нь нийцсэн үзэргүүд гарлаа гэж би бодож байна. Өөрийнхөө хүсэл тэмүүллээр явдаг. Өөрийнхөө дурласан зүйлийг хийдэг. Тэр нь ч өөрийнх нь одоо азийг ивэдэг. За мөн тэгээд энэ дунд маань сэтгэлийн тэнхээтэй хэр аргийн зүйлд айгу тийм төвчээртэй ханддаг. За дөрөв энд ч гэсэн ярьжсэн тий. Төвчээртэй гэдэг юугаараа бас энд л батлагдаад ах шиг байна. За би ч өнөөдрийн уншлагын жоохон тийм бишүүрхэнгүйч байгаад байгаа юм шиг. Миний өөрийн байгаа байдал жоохон тийм байгаад шүү. За. За, хоёрынхын дунд маань ер нь бол яг бага залуу насндаа ч юм уу тий. Ингээл өстой нөгөө тгээс ихэлсэн хүмүүс байх магадaltaй. Юу ч одоо байхгүй одоо аав ээж нь ч мөнгө өгөөгүй тий. Зүгээр л одоо өстой мөнчгөрөөр өөрийнхөө бор зүрхээр амьдралаа босгосон хүмүүс байж магадгүй. Маш урам зоригтой савааны үзэр бол бас бүтээлч байдлыг илэрхийлждэг тий. За маш урам зоригтой бүтээлч хүмүүс байна. За тэгээд одоо тгээс эхэлсэн ч гэсэндээ өөрийнхөө ерөөсөө энэ хүсэл тэмүүллээрээ л өдөө зэрэгтэй хүрсэн тийм хүмүүс байхаар байна. За тэгээд ер нь бол альва зүйлд айгу тэмчин сэтгэлээсээ ханддаг. Одоо магадгүй хийж байгаа ажил нь маш өөрт нь айгу тийм аз ивэлэг авчирдаг. За тэр ажилдаа ч гэсэн айгу тийм дуртай, сэтгэлээ зориулдаг, дурлаж хийдэг. За тэгээд эрэгтэй ч эмэгтэй ч айгу тийм зөөлөн энергитэй. За тэгээд дотн хүмүүсээ бол айгу тийм болгоомжтойгоор сонгодог. Хэр аргатай хүнд нэг хайхтар өөрийгөө нэг дэлгээд нэгэдэггүй. Яг
гайгүй одоо дотноссон гэсэн үедээ л өөрийнхөө сэтгэлийг нээдэг ч юм уу. Тиймэрхүү хүмүүс байна. Ямар ч тач тэгээс эхлээд хааны одоо юунд хүрсэн гэсэн төвшөнд хүрсэн хүмүүс байгаад байна. Яг энэ хүүгээс хаан хүртэл явсан байна шүү дээ. За тэгээд азтай хүмүүс байх шиг байна. Бас дээрэс нь ойрын үед ийм аз тохиолсон байж болно тий. Танд ямар нэгэн байдлаар азтай зүйл тохиолдсон байж болно. За тэгээд ер нь бол яг л өөрийнхөө зөв замаар явж байгаа хүмүүс байна. За тэгээд түрүү хэлсэнтэй маш төвчээртэй хүмүүс бас дээрэс нь энэ чинь одоо ер нь бол энэ хоёр хавсраад ороод ирэхээр бол ер нь бол ийм зүүн совингаа аягүй сайн сонсож чаддаг. Хааны аяг ч гэсэн ялгаагүй зүүн совинлог байдлыг илэрхийлдэг. Тэгэхээр өөрийнхөө зүүн совинг аягүй сайн сонсож чаддаг. Тэгээд түүндээ ингээ хөтлөгдөөд ингээ явж чаддаг хүмүүс байна. Сүнслэг байдлын хувьд нь бол нэлээд тийм дэвшингүй байгаа. Түрүүн би бас хэлжсэн тэ нөө 2 дээр нэмэх нь 7 9 гэх ер нь тийм сүнслэг байдалтай холбоотой хүмүүс гэж магадгүй гэд. За тэрүүгээрээ ч гэсэн бас батлагдчих байх шиг байна. За тэгээд ер нь сэтгэлийн хүч тэнхээ сайтай. Түрүүнд хэлсэнтэй сэтгэлийн тэнхээтэй хүмүүс гэж. За тэгээ юмд айгуу тийм арга ивээр ханддаг, хүчээр ерөөсөө юу ядгүй. Хүч хэргэлдэггүй, айдуу зөөлөн аргаар явдаг тийм хүмүүс байх шиг байна. За ерөнхий байдал нэмэрхүү гарч ирлээ. Нөхцөл байдлыг таарсан бол та зөв бүрээ сонгожээ. За тэгэхээр одоо таны сахиусан тэнгэрүүдээс нь танд одоо юуг зөвлөх вэ? Танд ямар зөвлөгөө хэрэгтэй юм болоо? За шууд л гараад ирлээ. Түрүүнийхээ энэ үзүүдийг буруу талаас нь хийсэн юм шүү дээ. За хоёрыханд маань сахиусан тэнгэрүүд бие хорвоо ертөнцөөс өгж байгаа зөвлөгөө гингүүд эдгээр хөзрүүд гарч ирлээ. За уг нь сонголтын картан дээр айгуу дажгүй ерөнхий байдал дээр ч гэсэн гоё үзрүүд гарсан боловч яг одоогийн нөхцөл байдал дээр бас зөвлөгөө нэлийн их байна. Нэг юм яахаа мэдгүй гацаанд орсон байгаа хүмүүс байгаа юм шиг байна. За хамгийн нэгдүгээр төгс зөвлөгөө бол нэг юм шийдвэргүй яах гээд байгааг нь мэддэхгүй нэг асуудлыг ингээд шийдэж чадахгүй айгу удаад идэг юм шиг байна. Тэр зангаа ч юм уу тэр зүйлийг засах хэрэгтэй байна. Тэрийг бүр болох хэрэгтэй гэж байгаа байхгүй. Энэ шийдвэргүй байдал. За магадгүй та өөрийгөө ч ойлгохгүй ч магадгүй л дээ. Яг нь жинлүүрийн ордныхон их байж магадгүй энэ дунд. Жинлүүрийн ордныхон жоохон тийм байгаад идэх тий. Дандаа л ямар нэгэн зүйл дээр дандаа нэг юм сонголт гарч ирээд идэх. Гээл гайгүй ингээл жигдхэн явж ийснаа л заавал нэг хоёр юмнаас сонгох болдог ч юм уу. Тэгэл тэр сонголтыг хийх гэж айгүй хууддаг. За яг ийм зангаа бүр засаж болох хэрэгтэй мэрэгтэй гэсэн утгаараа биш ч үж болно. Зүгээр л та ямарваа нэгэн асуудал дээр шийдвэр гаргаж чадахгүйсэн бол утгагүй чадах нэ. Одоо энэ шийдвэргүй байдалд дуусаад шинээр эхэлнэ. За тэгэхээр энд яг юу гаргалгаа нь байсан бэ гэхээр та уг нь бол зүүн совингороо үүнийг одоо хариултыг мэдчихдэг зөв сонголтоо. Гэхдээ нөгөө бодолтоо ороод ирэхээрээ бодоод ирэхээрээ л эргэлзчихдэг. Тэрнээсээ ш одоо зүүн совингоо сонсож чадвал та өөрийгөө мэдрэмжийг ч юм уу сонсож чадах юм бол зөв хариулт нь танд үргэлж байж идэг аа. Тэгэхээр яах нь вэ? Сонголт хийхдээ зүүн совингоо маш сайн сонсож байгаарэ. Энэ нэг яг ч юм түрүүд чи миний хийсэн зуны уншлага, зуны 3 сарын уншлагын дээрээс аль нэг групп дээр нэг юм энэ үзрүүд их байсан санагтаад байгаа юм. Тэр группаас орж ирсэн хүмүүс ч гэж магадгүй. За. Тэгээд мөнгө санхүүгийн хувьд нэлээд үрлэгэн байгаад байна уу да гэхээр л юм байна. Нэлээд үрлэгэн байна. Тэгэхээр санхүү мөнгөний хувьд бол баланс алдагдчихад байна. Энэ тал дээр нь сахиусан тэнгэрүүд нэлээд хатуу анхааруулга хэлж гин. Мөнгө санхүү дээр анхаараа. Хитрхи үрлэгэн байгаад байна уу? Нэг бол бүр хитрхи харамч байгаад байна уу? Нэг хоёр юмны туйлал болчиход байна л та. Аль нь ч хийж болно тий? Аль нь ч хийж болно.
Гэтэ үрлэг нь арай илүү ах шиг байна. За тэгээд мөн бас таны одоо юм сэтгэл зүйн бас нэг юм хит туйшрамтгай зам бас байж магадгүй харагдаж байна. Альва зүйлд одоо хит өөрөөр үздэгдэг. Тэгээ нэг юм сэтгэл ханамжтай мэдрэмж бас авч чаддгүй байгаад байна уу яаж юм. Тиймэрхүү талууд байх шиг байна. За бас хөзрийн ингээд байршлаар ингээ харахад сэтгэл зүйн тавгүй байдлаас одоо материалын байдлын бас юм гацаанд орж ирээд байгаа юм шиг. Одоо энэ зүйл нь гайгүй болонгууд материалын байдал буюу мөнгө санхүү ажил төрөлтэй холбоотой гацаа үүсэж байгаа юм шиг. За тиймэрхүү байдал байж магадгүй. Бас нөгөө яг нөхцөл байдал биш одоо зөвлөгөө гэдэг утгаараа бол боломжуудыг маш сайн анхаараарэ. Та одоо ингээд юу чийдэж чадахгүй ингээд яйдаа гэж сууж идэл чинь таны хажуугаар гой сайн боломжууд бас өнгөрөхгүй дээ шүү. За мөн нэг их бас айхтар бас болж бүтэхгүй байгаа зүйл бас алга байна. Тэгтээ та бас нөгөө урдаа байгаа асуудал ч юм уу өөрийнхөө асуудал гэж бодсон зүйлд хит их төвлөрснөөсөө болоод бусдын сэтгэлийг ч юм уу эсвэл боломжийг орчлон оргон ертөнд төсөж байгаа боломжийг ч юм уу бас алдах гадах тал байна. Тэгэхээр бас эргэн тойрноо бас хараарэ. Хин юу ийгээд яагаад вэ? Одоо надад ямар хандлага үзүүлээд байна гэдгээ бас анзаараарэ. За тэгээ бас сэтгэл төвшөлт айдас нойр гүйдэл гэх мэт бас асуудлууд байгаа хүмүүс байх шиг байна. За ямар ч тач энэ өхөл үзрийг тойрсон үзрүүд нь дандаа юм нөгөө онцгүй нэг шийдвэргүй байдал ч юм уу санаа зовнил өдр байгаа хгүй. Тэгэхээр энэ зүйлсүүд бол удахгүй дуусахаар харагдчих шүү. За тэгэхээр та нэг битээ санаа зовоорой. Дуусахаар харагдчихээн таны зүүн совин нэмэгдэхээр байна. Та өөрийнхөө зүүн совингоос чагнаж сураарай, сонсож сураарай гэдгийг хэлж гин. Мөнгө санхүүгийн тал дээр айгу баланстай байгаарай. Хит үрлэгэн байгаад байна. Эсвэл хит харамж байгаад байна уу? Тэр талтаараа бас анхаараарай. За тэгээд улны үзэр, сүүлийн үзэр хоёрыг харахад та ямар нэгэн ажил хэргийн шугамар ч юм уу хаа нэг тийшээ бас явах магадaltaй байгаа тийм. Одоо аялангаа бизнесээ амжуулах ч юм уу, аяллалын юу гэдгийг бизнес аялал ч юм уу, тиймэрхүү зүйл хийж магадгүй. Тэгэхээр энэ аяллаас таны одоо санхүүгийн урт удаан хугацааны доктортой байдал нэлээд шалтгааллахаар харагдаж байна. За тэгээд ер нь бол таны ирээдүй маш гэрэлтэй, гэгээтэй, азтай, адал явдлаар дүүрэн байна. Та ерөөсөө өөрийнхөө байдалд нэг их санаа зовох бас хэрэггүй, ирээдүйд их санаа зовох хэрэггүй. Таны ирээдүй бол маш сайхан байна. За тэгээд үнэхээр тийм бизнес аяллаар ч явж магадгүй, үгүй бол та аяллаар зүгээр хилийн чанд руу бас аялах тиймэрхүү боломжууд бас гарч ирж магадгүй харагдаж байна. За тэгээд мөн адил одоо энэ уламжлал ёсороо энэ чарет үзэр маань машин дэрэгтэй холбоотой асуудлыг илэрхийлж байдаг. Тэгэхээр та машин дэрэг авч магадгүй, удахгүй одоо тэр зүйл ямар нэгэн байдлаар машин дэргээ солиоч гэж бодож байгаа юм уу, машинтай болъё доо гэж бодож байгаа хүмүүст маань ямар ч сан ээлтэй утгаар гарч ирсэн байна. Мөн бас одоо нүүдэл судал бас энэ үзэртэй нь холбогдож идэг те. Тэгэхээр бас 1-р группээр бас тэгсэн тийм. За яг гадагшаа нүүх зарим хүмүүсийнх нь хувьд гадагшаа нүүх байж магадгүй. Бизнес аяллаас гадна бас гадагшаа бүр амьдрахаар нүүдэл судал хийх. Нэг бол амьдарч байгаа орон байраа солио зүгээр улс дотроо ч юм уу, өөр аймаг хот руу ч юм уу нүүх ч юм уу. Замиртай ч нэг тийм нүүдэл судал бас болж магадгүй харагдаж байна. За сахиусан тэнгэрүүдээс нь ийм мессежүүд илгээлээ. Та нарт маань гайгүй ойлгомжтой байсан байх гэж найдаа. За ингээд таарсан, таалагдсан байх гэж найдаж байна. Та нартаа баярлалаа. Миний видеог үзсэнд баярлалаа. За тэгээд та бүхэн маань бас нөгөө дардаг юмнуудаа дараарэ. Тэгээд ихэнх нь нөгөө subscribe-а дарахгүй үзээд идэм билээ. Тэгэхээр сабаа дарснаар та дараагийн миний видеоны мэдээллүүдийг бас харах боломжтой байдаг те. Та нар маань мэдчихэж байгаа ах уу. За ингээд
дахин хэлэхэд та бүхэн байна. Лайк, subscribe, мөн коммент бичээрэй. Тэгээд хувийн уншлага хийх сонирхолтой хүмүүс байгаа бол би тайлбар хэсэгт нь холбогдох линкүүдээ оруулчин. Тэрүүгээр холбогдоод цаг аваад уншлага хийх бас боломжтой хэдэн шүү. За ингээд баяртай. За 3 дугаар сонголтынхаа маань уншлагандаа тавтаа морил. Аметист сонгосон чинь бас 99 гэсэн утга. Аметист маань ер нь зүүн совинтой холбогддог. Одоо зүүд нойрыг одоо зүүдээ мандахад тусалдаг, зүүн совин сайжруулдаг гэж үздэг. Ер нь бол оюун ухааны чулуу 9-ийн том маань ч гэсэн тэр талтай холбогддог. За аим надад зөрөгтэй л гэсэн утга баха. Тий зөрөгтэй гэж баха. За би зөрөгтэй. За 3-ын байна ер нь бол одоо амьдралынхаа одоо жинхэнэ зорилгыг хөөх цаг нь болсон гэдэг байгаа байхгүй юу? Одоо сүнсний зорилго гэж яриад байгаа тий. Сүнсний эрхэм зорилго түүнийг хөөх цаг чинь одоо болсон. За та энэ амьдралынхаа туршид одоо хийх ёстой том зорилго байгаа. Тэрэн дэхтэй зөвхөн одоо та хийх ёстой зүйл. Тэгэхээр жинхэнэ хүчээ дайчил гэж юм. За тэгэхээр маш хүчтэй мессеж орж ирж байна тий. Танд бол одоо маш том зорилго байдаг. Түүний төлөө явах цаг чинь болсон. Бүх хүчээ дайчлаа. За тэнгууд гэр бүл хөзөр гарч ирсэн байна. Тэгэхээр одоо энэ сонголтын картууд маань ч гэсэн бүгд нь одоо сахиусан тэнгэрүүдийн л зөвлөгөө бас явж байгаа шүү дээ. За та нар маань ингээд зогсоож аваад бас өөртөө бас уншаад үзээрэй. За гэр бүлийн гишүүдтэй холбоотойгоор ямар нэг юм сэтгэл хөдлөлч юм уу нэг юм нөхцөл байдал үүссэн байж магадгүй. Ойлгож идэхэд чинь сахиусан тэнгэрүүд нь туслахад бэлэн байна. За тэгээд ер нь бол өөрийгөө одоо тайвшруулж цэнхэр гэрлээ хасаа гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр яг хав цэнхэр гэрлээ гэдэг нь англи хэл дээр тийм хилцүүг байдаг юм шиг байна л та. За ямар ч тач амар амгалан тайван байдлыг мэдрэх нь чухал юм байна. За тэгээ гэр бүлийнх нь хин нэгэн гишүүн одоо их сэтгэлийн хөдөлгөөнтэй байгаад байна. Ягаад энэ сүүлийн үед ууртаа бухимдалтай байгаад байна уу? Эсвэл гуниглаад байна уу? Тэр гишүүндээ анхаарлаа хандуулах хэрэгтэй байх шүү гэд. За тэгэхээр ер нь л зүгээр л гэр бүлдээ цагаа зарцуулах хэрэгтэй байгаа гэдгийг сахиусан тэнгэрүүдээс нь сануулж байна. За 3-ны маань ерөнхий байдал буюу энергийн шалгалт. За сонголтын чулуу болон хөзөртөөгөө бас нийцж байна. Нилийн сүнслэг зүүн совинлог хүмүүс байна тий. Сар үзөр зүүн бэлэгтэй үзэр хоёулаа гараад ирсэн байна. За сүүлийн үед бол нилийн зүүн совингоо сонсож чаддаг болсон айгүй тийм зүүн совинтойгоо холбогдож чаддаг болсон зөнгөөрөө айгүй их мэд зүйлсүүдийг одоо зүүн сонгоо дагаж хийдэг болсон хүмүүс байх шиг байна. За тэгээд бас зүүд мүд нь биелээд идэх ч хүмүүс үж магадгүй. За тэгээд ямар нэгэн байдлаар санхүү мөнгөний дэмжлэг хүмүүсээс ирсэн байж магадгүй. Ялангуяа гэр бүлтэй хос хүмүүст санхүү мөнгөний туслалцаа ирсэн байх магадaltaй харагдаж байна. Мөн бас зөвхөн энэ хөзрийнхөө зургийг харахад л ер нь бол нэг юм тасралтгүйгээр нэг юм өгж авах, нөө хорвоо ертөнцийн өгөх авах хуулийг аягүй сайн мэддэг. Одоо өгснийхөө хэрээр авдаг, авсныхаа хэрээр өгдөг ч юм уу. Ерөнхийдөө тийм хүмүүсүүд
Хүмүүс байх магадaltaй яана. Хүмүүсүүд гинэ нөө. Хүмүүсүүд гэдэг ярьдаг хүмүүсийг өөрөө айгу дотроо шүүмжилж удаад төгсч өөрөө тэгээд хүмүүсүүд гинэ. За ямар ч байсан эдгээр одоо зүйлс тантай таарч ивэл та зөв сонголтоо хийсэн байна гэсэн үг. За 3 дугаар сонголтынханд маань ямар зөвлөгөө өгөх вэ? 3 дугаар сонголтынханд юм байна. Одоогийн нөхцөл байдалд зөвлөгөө өгнө үү? Сахиусны хэлсэн үү? За ерөнхийд нь ингээд харахад ажлыг их нөгөө гэр бүлээсээ дээгүүр тавьдаг хүмүүс байх шиг байна. Тэгэхээр одоо бол зөвлөгөө нь юу гэхээр одоо энд гарсан ч байсан тий family хузар гарсан байсан гэр бүл хузар энд ч бас гэр бүл хузар гарч байна. Тэгэхээр гэр бүлдээ анхаарах хэрэгтэй, гэр бүлдээ зориулж төлөвлөгөө зохиох хэрэгтэй, гэр бүлээрээ аялах, гэр бүлтэйгээ цаашдаа яах вэ? Гэр бүлээрээ яах вэ гэдэг тал дээр төлөвлөгөө зохиох хэрэгтэй гэдэг. Гэр бүлийн уур амьсгалыг аюу тийм гоё адал явдалтай ч юм уу хөвгөлтэй эерэг болгох хэрэгтэй байгаад байх шиг байна. Таны зүгээс бол нэлийн ер нь үү эсвэл сүүлийн үед үү ажил гэсээр байгаа жоохон хүйтэн үндийн хандлагыг мэдрүүлээд иж магадгүй гэрийнхэндээ. Эрэгтэй ч эмэгтэй ч хамаагүй шүү. Тэгэхээр ажил гэр хоёрынхоо одоо нөгөө юм балансыг авах хэрэгтэй. Темперанс үзэр гарсан байна тий. Тэгэхээр хит ажил гэхгүй хит гэр гэхгүй хоёулангийн яг зэрэг ингээ нэг ижил төвшөнд барьж авч явах хэрэгтэй байна. Тэр чадвар нөгөөсөө танд байгаа. Ажил гэр хоёр одоо энэ өдөр дээрээс тийм утгатай байхгүй нөгөө гэр бүлээ болон ажил төрлөө аль алиг ингээд авч явах чадвар танд угаасаа бас байгаа гэсэн утга илэрхийлсэн утга байдیں۔ Тэгэхээр та тэгж явж чаднаа. Гэхдээ тэрнийгээ сүүлийн үед жоохон орхигдуулсан юм шиг байна. Тэгэхээр түүнийгээ эргээгээд сэргээгээрээ илүү халамжтай өгөөмөр одоо үр хүүхдүүдэд хоол унд хийж өгдөг ч юм уу халамжилдаг хүүхдүүдэд айгуу тийм халамжилдаг тэр энерги сэргээгээрээ гэж юм. Та угаасаа тэгж чаднаа. Таны дотор тийм одоо юу чадвар бол байгаа гэдгийг хэлтгэж байна. За энд байгаа утгууд болохоор ерөнхийдөө гэр бүлийн гишүүдийг бас илэрхийлж иж магадгүй. За магадгүй энэ аав нь байлаа, энэ ээж нь байлаа, энэ гэр бүлд байгаа арай том хүн ч юм уу те байлаа гэж бодоход ээж том хүүхэд ч юм уу өсвөр насны хүүхдийн харилцаа илүү их нийлдэг одоо тайп нийлдэг гэх юм уу тэгж харагдаж байна. Хамтдаа илүү юм хөвгөлтэй байдаг. Тиймэрхүү байдал бас харагдаж байна. За тэнгууд заавал одоо ээж хүү байгаа албагүй л те нөгөө арай гэр бүлийнх нь хин арай эмгтээлэг нэрхтэй тэр хүнтэй гэсэн үг. Тэгэхээр заавал эрэгтэй эмгтэй гэж ялахгүй шүү. За. Тэгээ ер нь хүзрийн байрлалуудыг харахаар болохоор нэг юм арай илүү гэр бүлээ авч явдаг одоо гэрийн эзэн нь тэр нь эрэгтэй ч гэж болно эмэгтэй ч гэж болно. Тэр хүнд л илүү анхааруулга ирээд байгаа шиг байна. Гэр бүлдээ цаг зарцуулах хэрэгтэй байна гэдэг. Тэгэхээр одоо гэр бүл гэдэг утгаар ингээд аваад үзэхээр ер нь бол гэр бүлийнх нь одоо тийм арай тийм юм гатгшаа чиглэлтэй тийм хөвгөлтэй бусдтай аягүй тийм нийтч тэр гишүүн нь илүүтэй гэр бүлийнхээ уур амьсгалыг аягүй гоё болохоор харагдаж байна. Одоо за бүгдээрээ одоо тгий инги гэл аягүй тийм хурдан шийдвэр гаргаал аягүй тийм хүсэл тэмүүлэлтэй тий. Тэгээд тэр хүн байгаа тулдаа бас таны гэр бүл аягүй тийм гоё баланстай байгаа байхгүй юу? За тэгэхээр ер нь жоохон гэр бүлтэй л холбоотой мессежүүд их орж ирээд байна. Тэгэхээр за та сахиусны тэнгэрүүдээс нь гэр бүлдээ цаг гарахыг зөвлөж гин, ажил амьдралаа аль алын тэнцвэртэйгээр нь авч яваарэ гэдгийг зөвлөж гин. За тэгээд аливаа зүйлийг санаачлаад гэр бүлээ одоо гэр бүл ч юм уу хамт олноо ч юм уу аливаа зүйлд ингээ гой зүйлд тийм нөгөө юм хөвгөлтэй зүйлд
одоо байгуулгаараа зугаалах ч юм уу, гэр бүлээрээ гоё зугаалах, мугаалах. Тиймэрхүү зүйлд урайлаад явбал бас сайн байхаар харагдаж байна. За тэгээд аливаа зүйл дээр жоохон шийдвэр гаргаж чадахгүй эргэлзээд исэн бол асуултын хариулт бол ерөөсөө танд байгаа. Тэгэхээр өөрөө өөртөөгөө ярилцах цаг хугацаа гаргах, эсвэл бясалгадаг хүмүүс нь бясалгаад үгүй бол ямар нэгэн байдлаар өөрөө нэг жоохон ганцаараа болж жагаад тийм орчныг өөртөө бүрдүүлж агаад та сайн бодоод өөртөө ярилцаад үзэх юм бол одоо таны энэ эргэлзээд байгаа олон одоо зүйлээс ингээд алийг энэ олон бодлуудын аль нь зөв бол, энэ олон сонголтуудын аль нь зөв бол гэж эргэлзээд байгаа зүйлийн хариулт нь бол тань дотор өөрт чинь байгаа. Тэгэхээр та өөртөө ярилцаарай гэж шүү за. Бас давхар энэ хоёр ингээ ороод ирэхээр бас өөрөөсөө туршлагатай том байгууллага байж болж байна тий. Том байгууллагын том одоо туршлагатай мэрэгжилтэнгээс зөвлөгөө авах. Энд бас мэрэгжилтэн гэдэг үг яваад байгаа тий. Тэгэхээр магадгүй одоо гэр бүлийн сэтгэл зүйч одоо хүүхдүүдтэйгээ яаж харилцахаа мэдэхгүй байгаа, эсвэл эхнэр нөхрүүд хоорондоо яахаа мэдэхгүй байгаа ч юм уу. Тэм хүмүүс байгаа бол ийм туршлагатай хүн дээр очиж зөвлөгөө авбал бас сайн шүү гэж энэ таны хувьд бол үнэхээр бас яг яахаа мэдэхгүй байгаа юм шиг харагдаад байна л та. За тэгэхээр одоо ингээд давтан хилээд явах уу? Ерөнхийдөө ойлгоцсон баг тий. За тэгээд энэ бас их том мессеж байсан шүү. Амьдралынхаа одоо жинхэнэ зорилгыг эхлэхэд зөв цаг нь мөн гэсэн мэсэн тий. Тэгэхээр одоо бүх хүчээ дайчлаарай гэсэн мэсэн. Зоригтой байгаарай гэж сахиусан тэнгэрүүдээс нь таныг бас зоригжуулж байна. За ингээд 3-ны маань уншлаганд таалагдсан байх гэж найдаж байна. Та бүхэн маань саба дараарай. Саб дарахгүйгээр үздэг хүмүүс айгүй их байд юм билээ. Саба дараарай. Мөн лайк, комментоо бас бичиж дараарай. Тэгээд бас хувийн уншлага хийх сонирхолтой хүмүүс маань тайлбар хэсэгт байршуулсан линкээр холбогдож болно. За ингээд дараагийнхаа видеогоор уулзлаа. Баяртай. Бүгдэнд нь амжилт хүсье.